Өдрийн мэд залуучуулах бичлэг 40-оор хүрж байгаа. За энэ дээр ойр төрний хүмүүсээс болон танихгүй хүмүүсээс ч гэсэн янз бүрийн шүүн сонсож байгаа. Сул өгтэй байна. Сул өгтэй байна. Яг юу их гэдэг нь тодорхойг байна гэдэг. Тэгээ яг мэд хотлохоор би угаасаа чанарын тухай их бодож байгаа байхгүй юу? Нэг юм яаж чанартай их үү гэдэг олон талаас нь боддог. Тэгээ ер нь бол зарим юмнэр нэлээд хаанг те ингээд хаанг ч гэсэн зарим зүйл төр их нухацтай ач холбогдол өгдөг. Тэгээ одоо энэ пэйжийн бичлэгтэр ерөнхийдөө хүмүүс шигт нухацтай ач холбогдол өгч байгаа. Маш олон янзаар бодож үзэж байгаа чанарын тухай. Чанараа сайжруулах тухай. Гэхдээ чанараа сайжруулах тухай бодонгоо оролдож явж байгаа нь хаад илүү ашигтай байгаа учраас одоогийн бичлэгүүд хийгдэж байгаа шүү. Тэрнийг дахин ойлгох хэрэгтэй. Энийг одоо бичлэг авсан дээр хэлж байгаа. Тэгээ яагаад хэлж байгаа юм бэ гэхээр энэ нор бичлэг гэдгийг ойлгохгүй хүмүүс надаас чанар шаардаад байдаг. Тэгэхээр аливаа зүйл анхлаасаа шүү чанартай байдаг байхгүй юу? Чанар гэдэг зүйл чинь яванд бүтээгддэг зүйл. Харин тэр чанарыг аль болох богинохон хугацаанд бүтээхийн тулд хичээж байна. Тийм. Тэгээд хэлсэн шүү дээ. Би яг сошиал фэйсбુક нэг ордог хүн биш. Дээрээс нь ингээд яриад тийм зөндөө шалтгаан байгаа байхгүй юу? Одоо юу гэдэг юм. Тэгээ хөдөөнийх хоцторж ирээд удаагүй. За тэгээд нэг ярьдаг хүн биш гэх юмчлээ олон шалтгаууд байгаа. Гэтэ энэ шалтгауудын бүгдийг байхгүй болгоод дээрээс нь компьютер мэдэхгүй гэх нэг олон янзын шалтгаууд байна шүү дээ. Энэ дээр бол яг анх 17 даас орсон мөртлөө ер нь бол яг одоогийн амьдрал дээр ер нь жоохон компьютерс хол байгаа. Гэтэ энэ дээр би жоохон нэлээд харамсаж байгаа. Ер нь яг бүр ингээд зүхээд одоо юу гэдэг ингээ хөлөөж суух хэмжээнд харамсаагүй. Гэтэ ер нь бол тодорхой хэмжээнд харамсаж байгаа. Одоо юу гэдэг 13-аас хойш одоо яг 25 26 хүртэл 13 жилийн хугацаанд надтай компьютертэй болох олон янзын боломжууд байсан. Тэр болгон дээр би ингээд алхасаа явуулсан байхгүй. Тэг хит их улаарсан байна да гэж боддог. Одоо яг тэгээ шавнартаасан зөвлөдөө штэ. Хэрвээ дасгалыг яг номын аваа сурж байгаа хүн байгаад хийгээд эхэлсэн шавнар зөндөө байдаг байхгүй. Тэр шавнартаа дандаа зөвлөдөг нэг зүйл нэг юм бэхээр амьдралаас холдох эсгүй. Тэгээ зэрэгэлдээ ертөнц гэдэг зүйл нэг шаардлагагүй төгсөл дээр заавал тэгж улаарах шаардлагагүй шүү гэдэг дахин зөвлөдөг. Миний тохиолдолд болохоор яг тэн дээр нэлээд жоохон алдсан юм шиг санагддаг. Гэхдээ энэ бол миний хувь хүний амьдрал. Хэрвээ танд нэг олон нийтэд харилцах шаардлагагүй, надтай адилхан юм сошиал юм хийе гэж боддгоо. За дээрэс нь тэгээ тодорхой хэмжээний харин шаардлагууд байдаг бол болно гэж хэлсэн шүү дээ. Жишээлбэл хайртай дотны үнэ алдсан бол эсвэл үнэхээр ид чиж сурах гэж байгаа бол одоо жишээлбэл тулааны урлагийн мастер болохыг хүсэж болно шүү дээ. Бүслий шиг ч юм уу те. Тэгээ бүслий шиг болох чадварыг энэ дасгалууд ер нь яванд өгч чадах уу гэвэл өгч чадна. Суурийг өгч чадна. Маш сайн суурийг өгч чадна. Бие хамгаалах урлаг болон хүнийг таних сэтгэлээ удирдах тэр чадруудыг хүнд өгч чаддаг байхгүй. Гэхдээ эхлээд тэрийг зөв зорилготой байх хэрэгтэй. Хин нэгний өшөө авах зорилгоор ч юм уу, хин нэгнээс одоо тийм ингээд өш онцоо авахаас гадна хин нэгнийг хүчрхийлэх ч юм уу, бусдыг захирах зорилгоор биш. Зүгээр л өөрийгөө таних, хорон ертөнцийг таних зорилгоор сурах гэж бол олон тоогоор хийх ч юм уу, зэрэгэлдээ ертөнц рүү нэвтрэх тэр хийх таахад бол маш олон төрлөөр тусдан үзүүлдэг. Тэр чиглэлээр би ч өөрөө одоо бол зөвлөхөөс хэмжээний мэдлэгүүд надад бол байгаа. Гэтэ одоо тэр мэдлэгүүдээ болохоор одоо энэ хит их юм амьдралаас хол хит их эмгтөөнөөс хол хит их тэг ингээд номын гэхээс илүүтэй энгийн болохгүй бол оролдоол юм маш олон удаа оролдож байгаа хичээл зүтгэл гаргаж байгаа. Дээрээс энэ бичлэг ингээд хийн гэдэг чинь цаг зав байдаг байхгүй юу? Ингээд ярихад ингээд ямаг яг хүмүүс ингээд нэг хидэд хийдгүү ингээд шууд ярьцдаг болохоор амар байдгүй явах гэж боддог байж магадгүй. Гэхдээ тийм биш. Энд чинь ингээд тэр зүйлдээ зориул цаг гаргана бодно тэг ингээд дээрээс нь одоо за нэг бичлэг хийгээ тодорхой хэмжээнд ингээ удаан хугацаанд явахаар тодорхой хэмжээнд надад нэг тийм орон зай үүсчдэг байхгүй. Тэгэхээр тэр орон зайгаар дамжуулаад яваад тахаар зарим нэг хэсэг рүүгээ хүрээлэл рүүгээ найзууд руугаа ч юм уу цаг гаргаж чадахгүй болчиход байдаг. Гэр бүлтэй ч юм уу. Тэгэхээр ер нь бол яг ингээд хай төвшөнд хүрсний дараа буцаад жоохон амраад тэр одоо ингээд найзуудтайгаа харилцаж чадахгүй байгаа тэр харилцаа зэрэг ч юм гэр бүлийнхээ харилцааг бас илүүс авч явах гэсэн бодол байгаа. Тэгээд Хууны амьдралынхаа тухай ярьсаар байгаа нэг 4 минут өнгөрсөн байна. За тэгээ өрсөлдөд номоо ер нь бол цаг үеийн өөрчлөлт гэж явагдаж байгаа. Өөрчлөлт явагдаж байгаа. Энийг баг амтай болон ярьж байгаа. Авгаа болгоны баг ярьж байгаа. Тэгээ энэ нь болохоор миний авгаа гэдэг хэллэгч юм болохоор ямар хэллэг вэ гэхээр 40 хүрсэн хүнийг хэлж байгаа биш, эмэгтэй хүнийг хэлж байгаа биш. Зүгээр нэг зан араншингийн тухай хэлж байгаа. Энийг болохоор англиар бол Karen гэдэг. Тэгээ Karen гэдэг нэг тийм авгаа зантай хүн байдаг хгүй. Нэрхтээ өөжж болно. Тэгээ ер нь тийм хүмүүс аягүй их байгаа байхгүй. Тэр хүмүүс аягүй энэ сэдвийг их яриад байгаа. Энд би бол их имзэглэж байгаа. Ягаад имзэглэж байгаа юм бэ гэхээр гол нь энэ бол ярих хэвээр том сэдв байхгүй. Ягаад хүүхдүүд ингээд өөрчлөгдөж чинь те. Хүүхдүүд ягаад юм гоцолж чинь, хүүхдүүд ягаад юм ухаантай болж чинь, тэр хүмүүстэй ойлголцсон бид нар яг яах хэрэгтэй вэ?
одоо энэ цаг үе яагаад юм болсон бэ гэдгийг тухай ингээд нэлээд ухаантай хэмжээд нэлээд зөв хэмжээнд ингээд улс өртөө ярих хэвээр сэдвийг зүгээр л нэг авгаанаар яриа яваад байгаа. Ихтэй эмхтэй хамаагүй нэг юм авгаанаар яриа яваад байгаа. Тэр ингээ яриад хахаар энэ сэдв айгу өвжиг сэдв, муу сэдв юм шиг болоод байгаа байхгүй. Монголыг хайрлах гэдэг үзлээ шүү дээ. Эх орноо хайрлах гэдэг зүйл энэ. Энэ бол уул нь зөв сэдв. Айгу том сэдв. Бид зөвөр эх орноо хайрлах, тий. Эх орноо зүгээр хайрлахгүй ярмаар байдаг. Гэтэ энийг болсон болоогүй хүн болгон яриад хахаар энэ айгу гой зүйл, айгу муухай зүйл болчихдог байхгүй. Ингээд хүн болгон яриад тий ингээд нэг бүдүүн байна уу, хойно нэг жиптэй гарууд байна уу, тий. Нэг далдгаж явж байгаад нэг жип болоод авцсан Монгол тийм хүмүүс зөндөө шүү дээ. Тиймэрхүү хүн болгон яриад ингээл нэг тий загшаал зохион байгуулалт ингээд яваад хахаар энэ сэдв айгу муухай сэдв юм шиг болчиход байгаа. Эрүүл мэнд гэдэг сэдв ч юм уу тий. Ингээл зарим нь ингээл зөвлөн тий бити хоол хэд мах бити хэд гээл зарим нь мах идэх хэрэгтэй гээл тэгнэ. Зарим дасгал хөдөлгөөн фитнес явууг, зарим бити явууг ингээд ингээ маргалдаад хахаар хоёр тишээ ингээд амтаа болгоно ингээд таталцаад хахаар чинь дунд нь байгаа нөгөө сонсогч хөрүүлж чинь зүгээр энгийн хүн чинь бүр залхаад байгаа байхгүй энэ сэдвүүдээс. Тэр бол энэ сэдвүүдийг нэг жоохон simple энгийн мөртлөө яг голтон авчиръя гэж боддог байхгүй. Тэгэхээр яг тэр маргалдаад байгаа сэдвүүд чинь аль нэг талыг хит их барьсан салж байгаа. Эрэгтэй хүний тухай, эмэгтэй хүний тухай яриануч гэсэн аль нэг хит их туйлтай болохоор ер нь бол худлаа үзэл болчиход байгаа байхгүй. Тэгэхээр эх орны хайрлах үзэл гэдэг чинь тийм. Бид нар одоо эх орндоо хичнээн хайртай ч гэсэн 21-р зуунд амьдарч байгаа хүн заавал монгол хүнтэй гэрлэх албатай биш. Энэ бол одоо бүр орчин үеийн дэвшилтэд сэтгэхгүй байхгүй. Тэгээд гэтээ энэ хүн одоо юу гэдэг Монголыг хайрлахын тулд Монгол гэдэг сэтгэхүй тэр хүнд бол байх хэвээр. Гэтэ энийг ингээд яаж гаргаж ирэх вэ гэхээр зөв мэдлэгээр, зөв хүрээллээр, зөв чадруудаар илүү гаргаж ирнэ. Дэлхийн түвшний харин Монгол хүн гэдэг сэдвээр л илүү ингэж гаргаж ирнэ. Тэгээ би Монгол гэдэг нэртэй мөртлөө би айгүй бүдүүлэг бол, би айгүй тэнэг бол, тэгээд хоосон бардан бол, амаараа ярихаас цаашгүй нөхөр байх юм бол хүндлэл хүлээхгүй. Тэр хүндлэл гэдэг зүйлийг хүлээхийн тулд хүн чадвар, уур амьсгал, мэдрэмж байх хэрэгтэй. Бие махбодын хувьд чадвартай, оюун ухаантай, тэгээд дээрээс нь сэтгэлтэй, зөв хүнлэг чадвараараа хүндэл авах хүн байх хэрэгтэй. Тэгээд залуужуулах бичлэг 41 дээр нөлөө ярьсан шүү дээ. Ухаантай хүн, сэтгэлтэй хүн, бие махбод хүчтэй хүн, ухаантай хүн, сэтгэлтэй хүн гурван тухай ярьсан. Тэгээд аюу жоохон нуршуу ярьсан байж магадгүй дараа нь бас баазна. Тэгээд зодоочсон жоохон нуршиж чинь. Тэгээд юу ч нуршиж байгаа зүйл хэлэх гээд байгаа үндсэн санаа нь яг юу юм бэ гэхээр хүндлэлийг хүлээх үз хэмжээний хүмүүс нэг хүн гэлтгүй нийтээрээ буцгаая. Бид нар одоо ингээд гой сэдвийг балаа ярьсаар байгаад ингээд тэ хүндлэл хүлээлгээгүй, сонсохооргүй, хогийн болгочиход байгаа байхгүй. Тэгэхээр энэ эрүүл мэнд гэдэг сэдвийг бас айгүй чухал сэдв. Яг л бид нар одоо хайртай тусны хүмүүс маань нэмлэгт байна. Хүүхдүүд нь нэмлэгт байна. Танай томууд тусч чинь. Аав ээжтэйгээ хорт хавдраар алдчихээн. Залуу гэлтгөө, хөшин гэлтгөө хорт хавдартай байна. Хорт эмгийн хавдрын тэр нэмлэг дүүрэн очиртай байна. Тэ? Энд тэгээд яг хуу том нэмлэг бариад бас нэмэр байхгүй. Яг нэг гүнээс нь шийдчих юм бол энийг ингээд шийдэх боломжтой байхгүй юу? Тэгээд гүнээс нь шийдэхийн тулд биднэрт гүнээс нь шийдэхгүй хэмжээний мэдлэгтэй хүмүүс хэрэгтэй. Тэн дээр бас би магадгүй өөрөө ч яг тэр байр суурин дээр байгаа гэж хэлж чадна. Яг гэвэл хорт хавдар гэдэг зүйлийг гэр бүл салт гэдэг зүйлийг болохоос нь өмнө шийдэх тэр зүүн мэдлгүүдийг болон заахыг хичээж байгаа. Гэхдээ сул дорой байгаадаа уучлалт хүсэж байна. Тэгээд дээрэс нь дүр эсгээгүй. Ялгаа юм чи ингээд дүр эсгэх хэрээрээ ингээд тэ ингээд айгу хандлтаа аваад айгу гоё яваад явчихсан шүү дээ. Тэгэд яг одоо дүр эсгээгүй мөртлөө тэр хүндлэг чанар яг голчоороо яаж хүмүүст ойлгох вэ гэдгийг дахин бодож байгаа. Дээрээс нь яг би өөрөө муу хүн гэж бодно. Гэтэ энэ миний яг түгэж байгаа ном бол муу ном биш. Дээрээс нь бид суул энэс өөр ном надад харин түүх сонирхолтой номууд байдаг шүү дээ. Жишээлбэл бид нар одоо тэр еврей номыг ч харин зөв үзэх хэрэгтэй байхгүй юу? Ер нь библийг ч зөв үзэх хэрэгтэй. Тэгэхээр буруу үзснээс болоод буруу хүмүүс гарч ирснээс болоод амар тэнэг хүмүүс зөндөө байгаа болохоор тэгээ заавал би тэгтээ өөрөөсөө хол хүрээлэл хийж байгаа ш. Миний хүрээлэл дотор ч гэсэн яг тэр барьж байгаа номоо сайн мэдэхгүй ч юм уу ингээд айгу тэнэг хүрээлэл айгу их байгаа учраас ер нь бол ингээд муухай сэдв болчиход байгаамаа. Тэгээ тийм болохоор та нар яг зүгээр ингээд хог юм бичлэг үздэг хүн байгаад яг энэ хүртэл явсан бол ер нь бол та бити дээр сэдвээс талахаарай гэж хэлмээр байна. Тэгээ ингээд бити уртнаас гэдэг сэдвээс талахаараа, бити эрүүл мэнд гэдэг сэдвээс талахаараа, эх орноо хайрлах гэдэг сэдвээс бити талахаараа. Бид нар эх орондоо хайртай байх хэвээр, хүндлэл хүлээх хүч монгол хүмүүс байх хэвээр, хүндлэл хүлээх хүч монгол хүн байхын тулд бид нар гоё хүн байх хэрэгтэй. Бүх төрөлдөө лаг байх юм бол бид нар яг чадна байхгүй. Тэрээс амар ухаантай мөртлөө амар хүн чанаргүй хогийн амьсгаа байгаад их юм бол бас тэгэл тэр чинь хэзээ нэг цаг хүндлэлээ алдсан шүү дээ. Тэгэхээр монгол хүн гэдэг хүн тэр өмнөх хүчлэн дээр ясан шиг харин сэтгэлтэй гэдэг чинь тийм сул дорой хүнийг хэлдэг шүү. Зүгээр нэг байдаг уцааныг хэлдэг шүү. Харин ялагдчихгүй хүнийг хэлдэг.
өхөвч амьддаг хүнийг сэтгэлтэй хүн, хайртай хүн, сайн хүн гэж хэлдэг байхгүй. Тэгэхээр өхөвч амьдлах ууз тий ингээд муу хүн чамайг алсан ч гэсэн чи буцаад амьдлах ууз. Тийм лаг гар болчвол тэгэл жигэн сэтгэлтэй хүмүүс. Магадгүй би тэр тал дээр бол арайж суралцж амжааг байгаа. Гэтэ багш хүн ч гэсэн суралцах юм зөндөө байдаг шүү дээ. Энэ номны төгсгөлд ч гэсэн чи одоо ингээд амьдрал бол мөнхийн зүйл. Тэг хитэр хуудсан жилийн байж юмаа би дараа нь хуудсан хэлээч. Амьдрал бол мөнхийн зүйл. Тэг мөнхөд суралцдаг. Хүн нэг уулын оройд гарахад дахиад суралцах юм гарч ирдэг. Энэ бол гэхдээ амьдралын хамгийн гой сэдв. Суралцаж чадаагүй нь болохоор энэ хогийн юм шиг санагддаг. Амьдрал утга учир юм шиг санагддаг. Гэтэ амьдрал яагаад утга учиртай байгаа юм бэ гэхээр амьдрал дуусчихгүй байгаа нь амьдрал тэг ингээд дахиад суралцах юм гарч ирээд байгаа юм байна байхгүй. Тэгэхээр надад ч энэ суралцах юм зөндөө гарч ирдэг. Гэтэ хизээч хүмүүсийн олоогүй тэр нэг голчуудыг бол тодорхой хэмжээнд барьж авсан байж таараа. Хүний бие махбодын тухай, орон зайны тухай, сүнсний тухай, бие яаж барих тухай гэсэн энгийн мөртлөө гайхалтай ойлголтуудын тухай барьж авсан байж таараа. Тэрийг ойлгуулахын хэмжээнд хүртэл хичээд хамтдаа хичээцгээе. Тэгээд үүдсэн бичлэгээ тусгая. Тэгээд энэ бичлэг хэрэг ойлгоогүй бол өмнөх төр бичлэг үзээрэй. Ухаантай гэж юу юм бичтэй юм гэж юу юм сэтгэлтэй юм гэж юу ингээд нэг бичлэг байгаа. Энэ өмнөх бичлэг дээр байгаа. Тэрийг дахиад би одоо яг энэ тэр айгу том сэдв юм шиг санагдчихлаа. Тэгээд үтсэн одоо 42 дахь бичлэгийн дараа 43 бичлэгээ яг дахиад тэрийг нэг ярьчаа та тэгээд үтсэн анхаарал тавьсан баярлалаа. Тэгээд лайк шеэр бол хийгээрэй. Гэхдээ бусдад түгээгөө хэмжээний бичлэг хийжээ тэр сайн бичлэг гэж хэлнэ гэсэн. Гэхдээ одоохондоо миний бичлэг бол зарим хүнд бол нэг тийм түгээгөө бичлэг биш байгаа. Тийм болохоор ерөөхдөө удахгүй бас залуу ч гэсэн сонсоод нэг ухаар лахуу хэмжээний чанартай бас болгоно. Илүү шахаад, илүү гоё болгоод, илүү тексттэй болгоод, илүү тэг ингээд юм болох үе байгаа. Тэр үед нь гэхдээ надад тусласан хүн байх юм бол надад зөвлөгөө өгч болно. Туслаагүй зүгээр комментний цаанаас муулж байгаа л хүлээж авахгүй. Тэгээд үтсэн. Тийм ээ баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя.